Монголын оюутны холбоо болон оюутан номын хамт олон Америк нэгдсэн улсын Franklin Covey компанийн Монгол дахь боловсролын салбартай хамтран дэлхийн шилдэг номуудын нэг Sean Covey-гийн өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал номыг монгол хэлэнд орчуулан гаргажээ. Энэхүү номын нээлтийг өнгөрсөн сард боловсрол соёл шинжлэх ухааны яамд хийсэн бөгөөд номыг эрхлэн гаргагчид хөдөө аж ахуйн их сургуулийг өндөр бүтээмжтэй оюутны 7 дадлыг хэрэгжүүлэх хөтөч сургууль болгохоор сонгосон байна. Тэр ажлын байр дээр гарах үед шаардлагатай байдаг төдийлөн ихтэй сургуулиудад заагддаггүй тэрхүү сэдвүүдийг энэхүү номонд дурдж өгснөөр ач холбогдолтой байж байгаа. Энэхүү өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал гэсэн номнууд бол Америкийн 50 ихтэй сургууль, дэлхийн нийтээр бол 150 ихтэй сургуулиудад хэрэгжиж байгаа. Азиудаа бол энэ бол хамгийн анхны өөрийн төрлөх хэл дээр орчуулагдсан номнуудын нэгт тооцогдож байгаа юм аа. Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал номыг Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Батсайхан оюутан залууст танилцуулж, сургуулийн удирдлага төв номын санд номын дээжээс гардуулан өгсөн. Оюутан болоод чиний эхний асуудал гэхэд оюутан болоод эхний бүлэг гэхэд оюутан болоод юу хийх вэ гэж. Дараа нь их сургуулиуд өөр эрдэм шинжилгээний байгууллага. Тэгэхээр эрдэм шинжилгээний байгууллагад орлоо. Би эрдэм шинжилгээний ажил гэж юу вэ? Гэх мэтлэнгийн тухайн оюутныг хөтөл залах тэр 7 дадлыг бол энд маш нарийн тусгаж өгсөн байна. Америк нэгдсэн улсын нөлөө бүхий 25 эрхмийн нэг болох Стефен Ковигийн 40 сая хувь борлогдсон дэлхийд алдартай өр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал номд тулгуурлан бичигдсэн энэхүү ном оюутан бүрийн амжилтын хөтөч болох юм а.